ухамсар сэрнэ гэдэг бол өдөр болгоны тэр реакц бухимдал анзаараад тэрэндээ өөрөө хариуцлага хүлээх юм байна. Хүмүүс надад ямар ч зан гаргаж болно. Тэр бол миний дотор нуугдсан байгаа хорыг гаргаж өгж байгаа юм байна. Тэр хүн бүр чин сэтгэлээсээ талархай. Одоо энийг би өчтөө номноос уншсан заяа. Уншсан. Гэтэ одоо яг бид орж ирж байгаа байхгүй тий. Түр яг зориг хаанаас төрдөг вэ? Гэдэгс би бол одоо энэ тэр бяцлал руу орохоос өмнө зорилгыг амжилт гэж нэг юм байх хэвээр гэдэг хүм гадаад ертөнцөөс харцсан. Тэ үдгэн тэ мөнгөтэй бай, байртай бай, юутай бай битээ ингээд тодорхойлол яваадсан байгаа байхгүй. Эсвэл нэг хүний подкаст сонсонгуудаа амжилтыг ингэж хараад байна. За тэгвэл тэрэн шиг болчих юм уу те. Тэгээ тодорхойлоод яваад байсан ба. Тэнгүүд зориг бол одоо ингээд харахаар зориг бол яг энэ дотроос ундарч төрж гарч ирд юм байна. Хин нэгэн хилдэггүй юм байна. Knowingness буюу дотоод нэг жинхэнэ мэдлэгээс гарч ирд юм байна. Ингээ ундраад ингээ гараад ирдэг. Тэгээд тэр чин зүгээр суулгадаг юм байна. Тэр энэ зориг юу вэ гэхээр ерөөсөө хязгааргүй чадамж гэж нэг үг гарах шиг байна. Энэ англи хэл дээр infinite possibility. The infinite possibility. Энийн ард энерги хууль явж байгаа. Ерөөсөө ертөнцийг тэр цэвэр ухамсараараа толдох үед бүх юм боломжтой. Юу бодно тэр чинь шууд нүдэнд харагдана. Гурван хэмжээс материалын ертөнцид биелэхийн тулд мэдээж цаг хугацаа, эн чинь нөгөө цаг хугацаа орон заагаар хязгаарлагдж байгаа ертөнц учраас цаг хугацаа ордог, хичээл зүтгэл ордог мөн үү? Одоо үйлдэл хэрэгтэй болдог.